За одоо манай эмнэлэг бол байгуулагдаад одоо 3 жилийн үргэлжлэж байна. Энэ хугацаанд бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж исэн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ерөнхийдөө ирж ажиллаж байгаа, цогц үйлчилгээ үзүүлж байгаа. Манай гол одоо бас зорилго нь бол ерөөсөө улс нийгэм дотор одоо өнөөдөр үүсэж байгаа стрессийн асуудлуудыг одоо аль болох өөрсдийнхөө чадлаар багасгая. Энднээс үүдэлтэйгээр үүсч гарч ирж байгаа нойр бүдэл болон сэтгэл готрол, сэтгэл түгшилт болон энднэр дээр өөрсдийн мэдлэг боловсролоо бүрэн дүүрэн дайчилж хүмүүст үйлчилж иждэг. Хүмүүс бол ерөнхийдөө нойр бүдэлийн байдлыг бол өнөөдөр л нойрг болцсон юм шиг эсвэл одоо 7 хоног нойрг болцсон юм шиг ингээд хүрээдэрдэг. Яг уг чанартай болов цаана сэтгэл зүйн асуудал нь одоо их төрхөөсөө ахгуулаад өдийгийн хүртэлх ямар одоо амьдрал туулаад ирсэн тэр нь өнөөдөр илэрч гарч ирж явах магадлал өндөртэй байдаг учраас тэр одоо цаг үеийнх нэмийг наривчлан судалж үзлэг шинжилгээ онцлогоо хийдэг. За манайх бол ерөнхийдөө бүх насны чиглэлийн хүмүүст үйлчилгээ явуулдаг. Хүүхэд гэхэд одоо хүүхдийн насны сэтгэл зүй тэрэн дээр бол аутизм, онемонсл, одоо өсвөр насны сэтгэл зан төрхийн өөрчлөлтүүд бас усын сэтгэл зөвлөгөө өгдөг. Мөн төрсний дараах сэтгэл готрал жоохон нас ахаад байгаад ирэхээр цэвэршилтэй үе ороод ирдэг. Энэний дараагаар бол өтөлтийн насны сэтгэл зүй гэж байдаг. Энэ үед бол яг вэхээр угаасаа одоо нөгөө ажил хөдөлмөр яагаад тэтгэвртэй ингээ гараад ятсан ийм улсууд болохоор өөрийгөө тэр хэмжээндээ бариад тэр албадмал юундаа одоо ингээд хийх юмгүй болчлаа, тийм юмтай болчлаа гэдэг ингээд санаа зовлт юу нэгсээд бас нойр бүдэл болоод ирдэг. Тэгэл бүхэл насны хүмүүст бол нойр бүдлийн асуудлууд бол тохиолддог. За манайх бол бусад одоо эмнэлгүүдээс ялгаатай тал нь ерөнхийдөө тархины цусан ам сайжруулах үйлчилгээнүүд явагдаж байгаа боловч утралтай хүн байвал эмчилгээний өөр явна, түгшилттэй хүн байвал нэг өөр явна, нойр бүдэлтэй хүн байвал нэг өөр явна.